За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн манай 27 дугаар телевизийн урт цагааны гудамж нэвтрүүлэг маш одоо өрмөц одоо зочдтой. Өнөөдөр одоо дэлхийн хөлбөмбөгийн одоо аврах шалгаруулах тэмцээнд одоо хөлбөмбөгийн түүхээр хэдвэл амьсгалнаа өнөөдөр маш сайхан ярьцлага болнох гэж найдаж байна. Хөлбөмбөг тоглохгүй тий тоглох нь бол майж байгаа ч юм энэ төр гэдэг. Тэрэн дээр бол айгу эсрэг байр суурьтай яг нотлоод явж байгаа гэх юм уу. Элит академийн үүсгэн байгуулагч Энхжин Худлаа баха тий. Худлаа хот. Яг одоо хүүхдүүд тэгж ирж ижил хөлбөмбөг дуртай болно шүү. Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Монголын хөлбөмбөгийн амбассадор Энх баяр. Энэ сонирхлын улам алдагдуулахгүй тул улам цар өрөөгийн дэлхийн тул айгүй олон төрлийн төвчнүүд болдог. Тэр нь л айгүй гоё систем байна гэж бодсон. Карьер намбар төслийн зохицуулагч Баяр Жаргал. Монгол хүний хувьд бол ерөөсөй байрлаасаа тэр одоо тэнцвэр нь одоо биеийн хүндийн жин доороо байдаг. Хөндрүүлэгчтэй гэсэн. Тэгэхээр ер нь монгол хүн бол хэр барагтаа унахгүй тэнцвэртэй. Барса Монголиагийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ганбаатар. Марадона гэдэг хүний зургийг цараагүйж тэр хүний яриагаар за энэ нэг уржгар сексэр өстэй хүн юм байна. Намхын юм байна. Тэр хүн бөмбөг тоглоход дэлхийн нийтээрээ ингээд ангаагаад хийсэн юм ингээд домог мэт яриад ингээд хөлбөмбөг оруулах юм байна гэдгийг ойлгож тэгж хөлбөмбөг одоо орж байсан. Мөрөөдлөө асаа төслийн санаачлагч Амар сайхан. Ер нь Барселоны академи бол үеийн үед хамгийн сайн тоглогч нарыг бэлтгэдэг академи юм. Барса академийн техникийн захирал Алехандро нар өргөдөн оролцож байна.